Монгол сэргэн мандалт, уран зөгнөлт, адал явдал цорол зохиолын 1-р бүлгийн 19-р хэсэг. Учир нь Хуйгагийн дайснууд ил толгоогоо өндөлгөж байгаа энэ үед тэд Хуйгагийн жирэмсэн найз бүсгүйд занал хийх магадлал ихсэнтэй холбоотой байлаа. Бараг 2 сар орчим болсны эцэст ерөнхийлөгч Батхүү Японы ерөнхий сайдад уулзалтын цаг өгснөөр Японы ерөнхий сайд их Монгол улсад 2 өдрийн альчил хийж яг л ерөнхийлөгч Батхүүгийн бодож байсан зүйлийг хүсгэд ерөнхийлөгч Батхүү дуртаяа зөвшөөрч саран дээр Япон улсад одоогийн нутаг дэслэгний хэмжээнээс нь 2 дахин том газар олохоор болсон бөгөөд эхлээд 4 сарын лишонсын зардал хийлийг өнгөрөөж байгаад шилжүүлэлтийн асуудлыг ярилцахаар боллоо. Абраг ТV-г битүү тойруулсан хүйтэн шугамыг робот гурийн тусламжтайгаар бүрэн барьж дуусснаар шимэгчдийн твээс гарах аргагүй болгон тусгаарласан бөгөөд тэднийг устгах аргыг мэдэж байгаа боловч тийм их хэмжээний алтан үргийн цэсийг гаргах боломж байх тул одоогоор шимэгчдийг Абраг ТV тусгаарласан хэвээр байж ахаар Шинэ дэлхийн холбооны улсуудын хурлаар шийджээ. Хуйгааг хаах 3 хэсгийн эрлийг 2 сарын дундуур зогсоож лишонсын эсрэг хамгаалалтын асуудалтай гол анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд дэлхийд даяар асар хүчтэй хамгаалалтын лазерын бүнүүдийг байрлуулжээ. Чулуун сүүлийн үед толгойн байнга өвдөж, тухай бүрт нь өвчин амдагч хэрэглэж байсан ба түр зуур ямар нэг ачаалттай дасгал хийхээсээ зайлсхийх болжээ. Тэрээр ээж дээрээ очиж 2 хонхоор шийдэн явах гэж байх үед Египтийн пирамидтэй холбоотой баримтуудыг шүлгэхээр Хуйгагийн нэлийн дэхэн үе томилж байсан хүмүүсийн дундаас нэг нь холбогдож маш сонирхолтой нэгэн баримт олсноо дуулхан захиаг чулууны имэйл рүү илгээснээ мэдгэлээ. Чулуун ээж дээрээ очиж амархаар шийдээд нэгэн хөдөлж байсан тул имэйлийг буцаж ирээд шалгахаар шийдэн түр зуур нээлгүй орхилоо. Яг энэ үед сансрын удамд Нарны аймгийн хамгийн холон гариг болох 70,000 гарагийн зоонд эргүүл хийж авсан сансрын цэргийн хүчний хөлгөөс манай нарны системийг чиглэн ирж байгаа олон тооны хөдөлгөөнд биетүүдийг илрүүлсэн тухай яаралтай мэдээ харсуул баазад ирснээр ээж дээрээ 2 хонхоор явсан чулуун нэг ч хонолгүй харсуул баазад буцан ирлээ. Эргүүлийн хөлгөөс ирсэн чиглэлд нин даруй огторгон асар хүчтэй дурангаар дурандахад тэдгээр нь шууд дэлхийг чиглэн ирж яваа ямар нэгэн зохион байгуулалттай 50 биет байлаа. Тухайн биетүүдийн хөдөлгөөний хурд хоорондын зай авсан харьцаанаас харахад эдгээр нь ямар ч гэсэн энгийн солируд биш болохыг тодорхойлов. Яг одоогоор тэдний дүрс сайн мэддэхгүй байсан тул эргүүлийн хөлөгт тухайн биетүүдийн хөдөлгөөнийг маш сайн ажиглах үүрэг өгч ерөнхийлөгч Батхүү Шинэ дэлхийн холбооны улсуудын удирдагчдын маш яралтай хуралдааныг зарлаж дэлхийд даяар төгшүүрийн төхөө хангиллаа. Тоодын бодож байгаагаар бол лишонсчуудын ирэх хугацаа болоогүй байх ёстой. Тэгэхээр энэ бол лишонсчууд биш. Өөр ямар нэгэн харийнхан байна гэсэн дүгнэлтийг хэлээ. Энэ ирж буй 50 биет дэлхийд дахиныг сандралд оруулж уймж эхэлсэн тул их Монгол улс тэрхүүтэй Шинэ дэлхийн холбооны улсууд хил хязгаараа чангадгаж эхэллээ. Учир нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсуудаас асар олон тооны дүр хүчит Шинэ дэлхийн холбооны улсуудын нэтэг дэвсгэрт байвал аюул баг гэж үзэн дөрвөн орж ирж эхэлсэн байлаа. Их Монгол улсын сансрын цэргийн хүчний Z3 хөлгүүдийн үйлдвэрлэлийг дээд зэргээр хурдцаж эхэлсэн бөгөөд тухайн харийн биетүүд ирж байгаа хурдаараа бол дэлхий дээр хурж ирэхэд ердөөл 15 хоногийн дараа ирэхээр байлаа. Их Монгол улсын сансрын цэргийн хүчин байлдааны Z3 загварын 400 хөлөгтэй бөгөөд 15 хоногийн дотор 1000 хүргэх зорилт тавьж робот гуруудыг үйлдвэрлэлийн бусад чумуудаас татан авчирч хөлгийн үйлдвэрлэлийн хэсэгт хүч нэмж эхэллээ. Мөн хамгаалалтын лазерын хүнд буунуудыг байрлуулах ажлыг түрэгтгэх зэргээр харин болзошгүй дайралтад дэлхий дээд зэргээр бэлдэж байлаа. Урдлах сургуулийн суралцагчдаас дахин 5 оюутан хар зүйл баазад ирж Хүлэг Батруудын инээнд албан ёсоор орж их Монгол улсын дотоод энергийн хүч чадлыг эзэмшсэн тусгай Хүлэг Батруудын бүлэг 9 хүнтэй боллоо. Тоод тэргүүтээ лишонсчууд мөн өөрсдийн эзэмшил нутагтаа бэлтгэл сургалтад хангаж байв. Тэд төрж өссөн дэлхийгээ өөрсдийн гэр орон гэж үздэг болсон учраас
Лишонсын үзэнд хүрнээс өгсөн даалгаврыг биелүүлэх ажлаасаа татгалзаж, нэг ус туснаас шалтгаалan Лишонсын эзэнт гүрний зүгээс тэдний цаазлах нь ойлгомжтой болсон тул хүмүүстэй холбоотон болохоос өөр ямар ч сонголтгүй болсон билээ. Тод Бриан Мария хоёрын хүү Эдвардад туслан вампируудын гол хэсгийг Эдвардын удирдлагад өгсөнд вампир консулын зүгээс Тодод өс санан далдуур хорлох ажиллагаа явуулж эхэлжээ. Чулуун тэргүүтээ 8 хүлэг баатар харцал баазын сургуулийн байранд хамгийн хүнд хэцүү сорилт асуулуудыг хийж эхэлсэн бөгөөд Номин харцал баазад авчирсан байв. Номин хүлэг баатруудыг сургалтаа хийж байгааг харан зогсох зураа хэвлийн тус газраа илэн "Миний хүү, чи бол тэдний нэг. Ирээдүйд чи аав шигийн алдар нэрээ дурсгасан хүн болох болно" хэмээн амандаа шивнэн зогсож байх үед утсан дуурлаа. Номин утсан аав "Хинбэ?" гэхэд утасны цаанаас "Чиний хүүхэд төрөх ёсгүй" хэмээн маш сонин хоолоогоор хэлээд тажигт л энийг чимээ гараад утсан тасарлаа. Номин сандран чулуунд хэлв. Тэд утасны дуудлагыг яаралтай шалгахад дуудлагыг Хятадын Бээжин хотын годамжны нэгэн автомат утаснаас хийсэн байв. Нин дээр бүрэгдийн нүд хиймэл дагуулын системээс тухайн орчны бичлэгийг шүүж яг Номинтой ярьсан цаг хугацаанд тухайн годамжны утаснаас ирж байгаа хүнийг олсон боловч тэрээр нүрээ битүү маск өмсөж өөрийгөө их нууцлж байгаа нь тодорхой байлаа. Тэрээр монгол хэлээр ярьсан бөгөөд дуудлага аялгаар нь цэвэр монгол хүн биш болохыг тогтоож мөн эрэхтэй 30-аас 40 орчим настай байх гэсэн ихний тамгыг гаргалаа. Ерөнхийлөгч Батхүү Номингийн хамгаалалтад дээд зэргээр анхаарахыг чулуунд даалгаж хөх чон тусгай бүлгийн 1000 дашныг харсвал баазын хамгаалтанд нэмж явууллаа. Бээжинд очсон шалгалтын хэсгээс удалгүй шинэ мэдээ ирж сэжигтний байгаа газрыг олж тогтоосон гэдгээ мэдэгдэж баримтлах ажиллагаа явуулах хэсгээ асуухад ерөнхийлөгч Батхүү "Хүлээж" гэсэн үүрэг өгөөд чулуун руу залгаж сэжигтний байгаа газрыг тогтоосон "Чи хүлэг баатруудаас явуулъя" гэж байсан. Гэхэд чулуун "Маш их баярлалаа" гэд "Би өөрөө 3 хүн дагуулад явъя" гэхэд ерөнхийлөгч Батхүү "Ойлголоо. Маш анхаарал боломжтой яваарай" гэж захилаа. Ингээд чулуун Бээжинд 3 хүлэг баатар болон хөгчөн бүлгийн 100 орчим дайчны хамт очлоо. Чулуун Бээжинд ирэнгүүтээ сэжигтний байрлаж байгаа гэх хаягийн дагуу очиход Хятадын цагдаа нар бүрэн бүслэн хасан бөгөөд тэдний толгойлж байгаа офицер сэжигтний царай мэддэхгүй байгаа учраас уг орон сууцны хүмүүсийг бүгдийг нь шалгахаас өөр аргагүй болсон гэж чулуунд хэлтгэлээ. Хятадын дээд удирдлагаас нь их Монгол улсын явуулж байгаа тусгай ажиллагаанд туслахыг түн даалгасан байлаа. Ийхүү орон сууцнаас эмэгтэйчүүд хүүхдүүдийг хамгийн түрүүнд гаргаж дуусаад дараа нь ирчүүдийг гаргаж эхэллээ. Энэ үед хүмүүсийг байрнаас гаргаж байгаа хаалган дээр зогсож байсан чулуун дөлгөөн хэмээх шинэ хүлэг баатрыг дуудаж орон сууцнд байгаа хүмүүсийн юу хийж байгааг тандах үүрэг өглөө. Дөлгөөн бол өөрөөсөө хаашаа 5 км хүртэлцээд юу болж байгааг харж чаддаг маш өвөрмөц чадвартай бөгөөд тэрээр байранд үлдсэн хүмүүсийн хийж байгаа үйлдэлийг төвөггүй мэдэж чадах билээ. Дөлгөөн эхний өрөөнөөс эхлээд өрөө тус бүрийг самнаж эхэллээ. Мөн бүрэгдийн нүд хиймэл дагуулын системээс тухайн байранд байгаа хүмүүсийн тоо болон бусад зүйлсийг байнга мэдээлж байсан тул уг хүмүүсийг гаргах ажилд 1 цаг орчим үргэлжилж удалгүй ердөө 3 хүн үлдсэн боловч тэд гарч ирэхгүй удаад байсан нь тун сэжигтэй байлаа. Чулуун Хятадын цагдаа нарыг дотогшоо орох хэрэггүй гэж хэлээд хөх чон бүлгийн 20 дайчныг дөлгөөний хамт дотогш орууллаа. Дөлгөөн үлдсэн 3 хүний байрлаж буй өрөө тус бүрийг хизээний мэдсэн учраас тэднийг удалгүй баривчлан гаргаж ирснээр тухайн байранд амьд бит байхгүй болсныг бүрэгдийн нүд хиймэл дагуулын системээс баталгаажуулсан мэдээ авлаа. Нийт 300 орчим хүмүүсийг тусгаарлан хориод байсан том заланд чулуун орж хүмүүсийн дундуур алхан ажиглалт хийж эхлэв. Мөн хүн тус бүрээр нь дүү хоолойны шалгалт хийж утаар ирсэн хүний хоолойтой тохирох хэсгийг Хятадын цагдаа нар нэгтэлж эхэлсэн байлаа. Гэтэл дөлгөөн чулууныг нууцаар сэмхэн дуудлаа. Чулуун юу болсныг асуухад дөлгөөн бүцэлсэн цагдаа нарын гадна талд машин дотор сууж байгаа нэгэн сэжигтэй хүнийг илрүүлснээ хэллээ.
Машины өнгө болон байрлалыг нь мэдэж ангуудаа чулуун урдвал 1 секундын дотор нөгөө машины дэргэд ирсэн байлаа. Машин сууж байсан хүн сандран хөдөлгөөг оролцсон боловч гав нэгэнт гартан зүгтсэн байв. Ингээд номин руу залгасан хүний өндөр дуу хоолойны өнгө яг таг тохирсноор сэжигтнийг шууд Эрэл баазын зүг авч одлоо. Сэжигтнийг Эрэл баазад авч ирсний дараа тоод ирж түүнийг ховстон яг юу болсныг нь хэлүүлж эхлэхэд өрөөнд хамт байсан хүмүүс мэл гайхлаа. Тухайн хүнээс авсан мэдүүлгээс бүрэн устсан гэж үзэж байсан Сан Роботиксийн талаар ерөнхийлөгч Батгууд их Монгол улсын тагнуулын төв газраас мэдээлсэн мэдээлэл үнэн болох нь батлагдаж Сан Роботиксийн нууц байгууламжууд Хятадд үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой болж уг иргэнийг сүрдүүлэн утасны дугаар өгч залгуулсан байжээ. Нэг сонирхолтой нь номингийн дугаар нууцлагдсан байдаг ба түүний өөрийнх нь зөвшөөрсөн дугааруудаас л залгаж болдог байсан тул номингийн дугаар руу гадны нэгэн гудамжны утаснаас залгах боломжийг хэн өгсөн байх вэ гэдэг асуудал гарч ирлээ. Ингээд тагнуулын байгууллагаас маш шуурхай ажиллагаа явуулж номингийн утасны зөвшөөрөгдсөн дугаарын тоонд уг гудамжны утсыг ямар хүн нэмснийг олж тогтоон шуурхай илрүүлж баривчлан байцааж эхэлжээ. Уг хүн нь их Монгол улсын харилцаа холбооны зохицуулах газрын утасны зөвшөөрөл дээр ажилладаг эмэгтэй бөгөөд тэрээр ихнээсээ л мэдүүлгээ өгч эхэлжээ. Түүнд мөн Сан Роботиксийн талаас айлган сүрдүүлэлт ирсэн тодорхой болов. Тэд түүний Хятадд аялж явсан хүүг нь барьцаалан номингийн утасны дугаард өөрчлөлт хийлгүүлсний дараа суллан явуулсан байжээ. Их Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаж Хятадын нутаг дэвсгэрт нэлийн олон тооны тусгай ажиллагаа явуулах шийдвэр гарган их Монгол улсын цэргийн дээд байгууллагад цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрлийг өглөө. Ингэснээр Хятадын тал өөрийнхөө нутаг дэвсгэрт орж ирэх их Монгол улсын цэргийн багуудад ямар нэг саад учруулахгүй байх анхааруулгыг өнгөн дээрээ хүлээн авсан мэт боловч угтаа цэргийн хүч орж ирэхийг эсэргүүцэж Хятадын нутаг дэвсгэрт хийх цэргийн ажиллагааг бид гүйцэтгэх боломжтой. Танай талаас зөвхөн ажиллагаа явуулах байршлыг бидэнд өгч болно гэсэн хариу авлаа. Уг хариуг авсан даруйда их Монгол улсын ерөнхийлөгч Батгуу маш их уурлаж дэлхийд дахин харийнхны тавталгааг эсэргүүцэх гэж бүх зүйлээ зориулж ахад энэ Хятадууд бас юу илээ хэмээн цэргийн ажиллагааг даруй эхлэхийг цэргийн дээд байгууллагад тушааж Хятадын талаас ямар нэг эсэргүүцэл ирвэл тэр дорн хариуг барьж аян гаяр пужингуудаар хариу зохиолт өгөхийг Зөв 2 байлдааны хөлгүүдэд тушааж Зөв 2 байлдааны нийт 2000 хөлөг Хятадын агаарын хилийг даван орлоо. Тэд Хятадд тусгай ажиллагаа явуулж цэргийн багуудыг болзошгүй товтлогоноос хамгаалах мөн тэдэн цэргийн хүчний сүрийг үзүүлэх зорилготой байлаа. Зөв 2 хөлгүүд нь сансрын цэргийн хүчний байлдааны хөлгүүд байсан боловч их Монгол улсын сансрын цэргийн хүчин Зөв 3 байлдааны хөлгүүдийг зэвсгэлэлтэй авснаар Зөв 2 хөлгүүд дэлхийд дээрх агаарын цэргийн хүчний Зөв 1 онгоцнуудын оронд очисон билээ. Сан Роботиксийн хуучин агуулгах байрлаж байсан 3 зэгт хөгчөн бүлгийн дайчид очиж шалгалт хийхэд энд ямар нэг үйл ажиллагаа явагдаж байсан нь мэдэгдэж байлаа. Их Монгол улсын цэргийн ажиллагаа эхэлсэн сургаар сүүлийн 2 хоног тэнд хинч ирээгүй байлаа. Ажиллагаа эхэлснээс 4 цагийн дараа бүрэгдийн нүд хиймэл дагуулын системээс киборгуудын идэвхжил Шанхай хойд хэсэгт илэрч тун удалгүй тэр хэсэгт маш олон тооны киборгууд нэг зэрэг идэвхжив. Удалгүй мөн өөр 3 байрлалд киборгуудын идэвхжил мэдэгдэж нийт 2000 гаруй киборгууд бүрэгдийн нүд хиймэл дагуулын системд бүртгэгдэн Сан Роботикс маш том дайралтад бэлтгэж байсан нь нэлт болов. Их Монгол улсын зүгээс Хятадын талыг буруутгаж өөрийнх нь нутаг дэвсгэр дээр хиймэл оюун ухааныг хөгжүүлдэг Сан Роботикс ийм том ажил хийж байхад мдээгүй байна гэж байхгүй. Хятадын тал үүний хариуцлагыг хамт үүрэх болно гэсэн хатуу мэдэгдэл хийлээ. Ингээд их Монгол улсын зүгээс роботор өмсгөлтэй 30,000 зэргийг Хятадын нутагт дэмж оруулснаар энд их Монгол улсын 50,000 зэрэг мөн агаарын цэргийн хүчний 2,000 Зөв 2 хөлөг дээр хүч нэмэн дахин 1000 хөлөг хүрэлцэн ирсэн нь Хятадуудын хандыг дарж тэд их Монгол улсын цэргийг Хятадтай ажиллагаагаа явуулахад нь саад хийхгүй гэдгийг мэдгдлээ. Хятадууд Сан Роботиксийн хийж буй үйл ажиллагааг мэдэж байснаар барахгүй далдуур дэмжиж
Болж өгвөл сан роботиксийн дэмжлэгтэй их Монгол Улсын эсрэг хөдлөх хэвтэй цаг ирж магадгүй гэж гордож байжээ. Энэ удаа сан роботикстэй байлдах ажиллагаа нэлийн хүнд нөхцөлд болж болзошгүй байлаа. Учир нь тэд маш олон тооны киборгуудтай болсны дээр киборгууд нь ч нэлээд сайжирсан болох нь бүрэгдийн нүд хиймэл дагуулын системээс эрүүлж буй төрсөдөд тодорхой харагдаж байлаа. Ерөнхийлөгч Батхүү Хятадд хийх ажиллагааг маш хурдан шуурхай дуусгахыг тушаагаад ямар нэг асуудал гарвал шууд газар дээрэн шийдэж байх үүргийг Чулуун тэргүүтээ Хүлэг Баатруудад олголоо. Чулуун намууныг номингийн хамгаалтыг хариуц хэмээн үлдээгээд 7 Хүлэг Баатраа авч киборгуудтай тулахаар Хятадд ирлээ. Чулуун өөрөө Шанхай хэсгийг удирдахаар болж сүлдээг Гансүгийн чиглэлд, Алтан Хайнаны чиглэлд тус тусад нь 2 Хүлэг Баатар дагуулдуулан илжээ. Өөрөө дүлгөөний хамт Шанхайд ирэхэд хөгжин бүлгийн дайчид хизээний ирч гисэн хүлээж байлаа. Шанхай энэ хэсэгт бараг 1200 орчим киборгууд байгаа бөгөөд энд их Монгол Улсын цэргийн хүчний ангиудын нэлийн хэсэг нь ирсэн байлаа. Мөн тоод өөрийн лишансчудаас хоёрыг нь дагуулan Шанхай хэсэгт ирсэн ба нөгөө хоёр хэсгүүд рүү мөн тус бүрд нь 4 лишансыг хүч нэмэгдүүлэн явуулжээ. Шанхай хэсэгт буй киборгуудын байрлалд эхний цохилтыг агаараас зөв 2 хөлгүүд өгч эхэлсний дараа киборгууд мөн хариу цохилтуудыг Шанхайн төв рүү өгч эхлэв. Тэд шууд л харсан болгоноо буудаж устгаж байсан нь Ингир иргэдийн талаас нэлийн хохирол амсах шинжтэй болж эхэллээ. Киборгууд шууд л сөрөг дайралтад орж эхэлсэн ба зөв 2 хөлгүүдийг мөн газраа сонлон буудаж эхэллээ. Их Монгол Улсын агаарын цэргийн хүчний 2 зөв 2 хөлөг суманд оногдож бага хэмжээний гэмтэл авснаас харахад тэд маш сайн хараалж буудаж байгаа нь мэдэгдэж байв. Удалгүй хоёр талаас халз тулгарсан байлдаа эхэлж Шанхай хойд хэсэг жинхэнэ дайны талбар болон хувирлаа. Агаараас зөв 2 хөлгүүд тасралтгүй дайрч киборгуудын хохирлыг тасралтгүй нэмж байлаа. Чулуун өөрийн хурдыг ашиглан киборгуудыг ганцаар нь дэлбэлж байв. Тэрээр маш өндөр хүчин чадалтай тесрэх бөмбөгийг киборгуудын биед нааж орхингуудаа шууд дэлбэрэх товчийг дараад өөрөө дэлбэрэлтийн хүрээнээс холдон гарч байсан бөгөөд дүлгөөнд түнд киборгуудын байрлалыг зааж өгөн чиглүүлж байв. Тоод өөрийн лишансчуудын хамт мөн байшингаас байшин дамжин талалцаар гэвч тэдний хувьд хүндрэлтэй зүйл нь эсрэг талан дандаа киборгууд тул тоодын ховсдох чадвар тэдэнд ямар ч нөлөөгүй байсан учраас гарт нь тулахаас өөр аргагүй байлаа. Тоодтой хамт яваа 2 лишансын нэг нь цахилгааныг эзэмших чадвартай байсан тул киборгуудыг цахилгаанаар маш хүчтэй зохиход тэдний доторх системд нь гэмтэл гарan сатаарч байх оронд тоод тэднийг хэдэн хэсэг болгон салгаж хягсаалаас гаргаж байв. Шанхайн төргийн тулаан өглөөнөөс хойш бараг 5 цаг үргэлжилсэний дараа баг зэрэг намжиж 2 талаас хүчээ 2 тишин татлаа. Бүрдийн нүд хиймэл дагуулын системээс өгсөн мэдээллээр бол 409 киборг байна хэмээн тоологдсноос үзэл бараг 800 гаруй киборг алгацсан гэсэн үг бэ. Их Монгол Улсын талаас зөв 2-5 хөлөг хүн төнгөн гэмтсэн ба мөн 69 зэрэг алгацсан нь бас баггүй хохирол байлаа. Нөгөө 2 хэсэгт байдал бас сайнгүй байгаа мэдээллүүд ирж сүлдээтэй хамт явсан 2 Хүлэг Баатрын нэг болох Хасар нэлийн хүн чарах авч хар сүл базын зүг буцсан байв. Хасар бол барьсан болгоноо тас хөлдөөдөг бөгөөд мөн мөсөөр эсрэг талаа дайрдаг чадвартай нэгэн билээ. Тэрээр тулааны явцад эсрэг талын байрлал руу хэтэрхий гүн орсноос болж 10 орчим киборгод тал талаасаа дайруулан ихэнхийг нь тас хөлдөөж зогсоосон боловч киборгууд түүний өмссөн өмсөлд маш их гэмтэл учруулан улмаар зарим хэсэгт өмсгөлөнд соорч бие рүү нэлийн хідэн сум орсон байжээ. Алтны хувьд байдал хамаагүй дээр байв. Хайнааны чиглэлд киборгууд нэг их биш 200 орчим байсны дээр энд мөн намны адил чадвартай Хүлэг Баатар байсан нь Баатар жав байлаа. Тэрээр тог цахилгааныг эзэмшигч бөгөөд киборгуудыг нэг цохилтоор шууд жагсаалаас гаргаж байсан нь түүний чадвар чулууны хэсэгт явж байгаа мөн тог цахилгааныг эзэмших чадвартай лишансаас хамаагүй илүү хүчтэй байсныг байв. Хайнааны чиглэлийн байдал намжиж энд байсан киборгууд бүрэн устсан тул Алтан өөрийн дагалдагч 2 Хүлэг Баатрын хамт чулууны хэсэгт хүч нэмэн ирлээ. Энэ хэсэгт
Байдал хүндхэн байгаа бөгөөд өнөөдрийн талаанд 800 гаруй киборг уссан боловч одоо дахиад 400 гаруй нэлийн том хэмжээний киборгууд үлдээд байна. Чулуун Баатар Жавын талааны талаар сонсож түүнд баяр хүргэн маргаашийн хэсэгт муу сайн төмрийн сэгүүдийг болгоод өгөөрэй гэж хэлэхэд Баатар Жав мэдлээ гүйцэтгэе хэмээн ясаллаа. Ийхүү маргааш өглөө нь болоход бүрэгдийн нүд хиймэл дагуулын системээс киборгуудын тоо бараг 1000 хүрсэн болохыг мэдээллээ. Чулуун маш их гайхаж тэд шинээр хийгээд байна уу? Эсвэл өгсөн киборгууд нь буцаж босоод нь гэхэд Дөлгөн өөрийн холыг харах сонсох чадраа ашиглаж дайсны эхний инээнд байгаа киборгуудыг хараад чулууны чихэнд нэг үг шимнэг хэллээ. Дөлгөөний хэлснээр бол өчигдрийн киборгуудаас огт өөр загварын буюу жинхэнэ төмөр роботууд гарч ирсэн байлаа. Тэд киборгуудаа маш ихээр алдаж нөхөж хийх боломжгүй болсон тул роботуудыг тулгаанд оруулсан нь энэ байжээ. Роботууд нь хиймэл оюун ухаан байхгүй зөвхөн өгөгдсөн програмаар л ажиллах тул киборгуудыг бодвол арай аюул багтай. Киборг бол гаднах төрхөөрөө хүмүүсээс ялгархгүй ба хиймэл оюун ухаантай тул яг л хүмүүс шиг сэтгэж бодож чаддаг тул хамаагүй аюул ихтэй билээ. Ингээд чанхан 2 дахь өдрийн тулаан эхэлж хөгчөнд бүлгийн дайчид роботуудыг ямар ч асуудалгүй устгаж байв. Тэдний цахилгаан соронзон төлгөөний буугаар буутахад тэр дорой ажилгүй болж байсан нь тулааны эхний шумуудыг ямар ч хохиролгүй туулах боломж өглөө. Ингээд Шанхай хойд талын захын дүүрэгт оронсон хамгийн сүүлийн түшиц газарт нь 120 гаруй киборгыг бүслэн авч бууж өгөх анхаарал өгсөн боловч ямар ч хариу өгсөнгүй. Гэтэл киборгууд хятадын цөмийн зэвсэг бүхий томоохон 3 баазад халдлага хийж хяналтаа авсан төвшүүрийн мэдээ ирлээ. Ингэснээр хятадын цөмийн зэвсэг бүхий хамгийн том 3 бааз киборгуудын хяналтад орлоо. Киборгууд нэгэнт ялагдсан тодорхой болсон тул цөмийн баазуудыг эзлэн авангуудаа пуужингуудын чиглэлийг нь өөрчлөлгүй хараасан байнууд руу шууд хөргөх тушаал авсан байлаа. Хин тэдэнд тушаал өгч вэ? Тийм ээ. Энэ бол хамгийн сонирхолтой асуулт юм.